За баярлалаа гайхалтай уран бүтээл. Үнэхээр яг нарийн ширээний ард нэг найрын өргөө тойроо сууж байгаа юм шиг сайхан уран бүтээлээр бас энэ нэвтрүүлгийн маань мелаж эхлүүлсэнд уран бүтээлчтэй баярлалаа. За орой минь үзэгчтэй хурцагааны гудамж тавтай морил цоо шингийн дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Хурцагааны гудамжийн маань зочин аймагт олон сайхан уран бүтээлчдэд хүрэлцэн ирлээ. Урилгын маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд бас баярлалаа. 25 дугаар суугдлын эцгийн студиуд бас тавтай морилоо. Баярлалаа. За тэгээд мэдээж нэвтрүүлэгтээ маань үргэлж хамт байдаг спонсор байгууллагуудаа бас баярлалаа. Та бүхний өмнө Сан Мигэл за хэрвээ газтай ундаа уудаг бол колонд сонирхолтой бол сахарын агуулмж маш бага одоо кола бас байгаа та бүхэн шимтэж уухыг хүсье гэж. Урцагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт минималист зохиолын зохиолч хулан Монголын уржуудын нэвлэлийн ерөнхий хэлэгч Зураач Сонинбаяр дуучин хөгжимчин соёлын тэргүүний ажилтан Анар жүжигчин Алтан Түр дуучин жүжигчин Уран Тунгалаг Монголын мэрэгжлийн йоги спортын холбооны шүүгч дасгалжуулагч Азийн йоги спортын наадмын хүрэл медальт ялгуун нар оролцож байна. Тэрээ өөрсдөө сайхан танилцуулаад уран бүтээл мөн одоо алтар нэр
албан тушаалаа бас танилцуулахыг хүсье. Тэгээд нар зүг тойрчгүй те. За тэгээд танаас эхлэе. За бүгдээрээ сайн байцгаана уу? Одоо энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулж аваад баярлж байна. Би бол Монголын сайхан зүүн хязгаарт төрж өссөн Дорнот аймгийн хүн байна. Данзан бадны уран тунгалаг гэж хүн байна. Дуурчин жүжигчин. Миний мэрэгжил ер нь л хүүхэд ахын урлагийн хүн болохыг хүсэж мөрөөдөж тоглодог байсан. Яг л тэр мөрөөдлөөрөө одоо өөрийнхөө мөрөөдөлд мэрэгчлээ эзэмшээд тэр мэрэгчлэрээ ажиллаа явж байна. Жүжигчин, уртын дуучин мэрэгчлээ. За тун удахгүй тэгвэл сайхан уран бүтээлийн бас энэ сайхан тайзнаас сонсох болно. За баярлалаа. За дараагийнхаа зочинтой танилцъя. Өмнө говь нутгаас дөрөн гарсан зураач уран бүтээлч байна. Тэгээд намайг Сонирнбаяр гэдэг. Би Монголын орчуудын хэвлэлийн ерөнхийлөгчээр сая 18 дахь их хурлаараа сонгогдоод гарч ирчээд одоо байж байна. Тэгээд 9 дахь ерөнхийлөгчээр сонгогдсон. 9 дахь ерөнхийлөгчээр сонгогдоод одоо Монголын орчуудын хэвлэгийг 700 гаруй гишүүдтэй байгуулгын хаан тэргүүнээр ажиллаж байгаа юм байна. Ерөнхийлөгч болоод магадгүй одоо анхны телевизийн ярилцлага үгүй юу? 25 дугаар телевиз хамгийн анхны уртцааны нэвтрүүлэгт хамгийн анхны тушнаар орж байна. За баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг Ялгуун гэдэг. Нутгаа ирж байгаа болохоор Улаанбаатарын нуган өр боллоо гэсэн. Би Монголын мэргэжлийн йогийн спортын холбооны олон улсын шүүгч, дасгалжуулагч. Өнөөдөр йогийн спортын талаар та нарт хуваалцаж танилцуулахад таатай байна. Баярлалаа. За баярлалаа. За. Би Ёолын говьд шинэхэн нээлттэй хийсэн энэ киноны уран бүтээлч, жүжигчин Алтан Түр байна. За. За намайг Анар гэдэг Өвөр Монголын өртөө засаг орны Хүлэн Бойр аймгаар нутагтай дуучин мэрэгжилтэй, хөгжимчин мэрэгжилтэй юм хүн байна. Тэгээ өнөөдөр энэ сайхан нэвтрүүлгийг та бүхэнтэйгээ орох гэж байгаа баяртай байна. За баярлалаа. За намайг Хулан гэдэг. Хүмүүс нутгаа хэлээд байгаа болохоор огшоод нутгаа хэлмээр санагдаад цагаан сар болчихж байгаа болохоор Завхан аймагт төрж өссөн. Тэгээд одоогор бол ном зохиодог. Одоо зохиол бичнэ гэдэг маань болохоор одоо нэг уран зохиолыг яадаг. Миний хувьд болохоор хувь хүний хөгжлийн чиглэлээр номод бичдэг учраас өөрийгөө зохиогч гэж хэлэх дуртай. Тэгээд номын зохиогч, орчуулагч юм хүн байна. За баярлалаа. За зочдод баяр хүргээд бүгдээрээ юуны өмнө нэг сайхан тулгаад тэгээд ярилцлага нэвтрүүлгээ сайхан үргэлжлүүлцгээе. За тэгээд Сан Мигелийн маань энэхүү бээр бол үнэхээр зөөлөн. Тэгээд уухад тансаг амттай. Испани одоо алдартай ийм сайхан PV-г оруулж ирдэг одоо компанийнхаа хамт олон маань манай нэвтрүүлгийг бас дэмжиж байгаа. Тэгээд хамт олондоо бас баярлалаа. Юуны өмнө бас ирж байгаа цагаан сарын сар шинийн баярын мэндийг ухтаа та нартай хүргэчихье. За. Тэгээд бүгдээрээ доор нөгөө манай ресепшн дээр нөгөө дуудлагын жолоочийн нэрийн утас харсан те. Санаа зовлтгүй бүгдээрээ хуйлаа дөрмөө баримтлана. Тэгээ сайхан таваараа сүгнөөд айрга таваараа ууцгаагаад яриагаа халуун дулаа өрнүүлцгээ хөдөлөө. Эхнийхээ асуултыг танаас бас зорж асуумаар байна. Одоо сүүлийн үед энэ минималист гэдэг чиглэл Монгол оронд одоо вайрал болж эхэлж байна. Тэгээд энэ одоо цаашид ер нь хөгжих хэрэгтэй юу? Хэрэггүй юу те бас няцаах маш том бүлэг бас нөгөө талд нь байгаа. Тэгэхээр энэ чиглэлээрээс та өөрөө ном зохиол гаргасан байна. Зохиол бичсэн байна, номоо гаргасан байна. Энд нь бас баяр хүргэе. Тэгээд яг энэ чиглэлээр хизээ энэ минималист гэдэг шинжлэх ухаантай ч юм уу те танилцв. Баярлалаа. Тэгээ юуны өмнө энд оролцож байгаа энэ сайхан хүмүүстэй оролцож байгаа одоо би маш баяртай байна. Тэгээд мэдээж хэрэг энд одоо жишээлхэд тухайлбал урлагийн хүмүүс сууж ийм гоё зүсгэл өмсгөлтэй өдөр бүхэн одоо хүмүүсийн өмнө урлагийн тайзан дээр гарахад тэр хүн минималист байх ямар ч боломжгүй байхгүй юу. Тэгэхээр нөгөө аливаа зүйл хоёр талтай гэдэг шиг би одоо энэ сайхан бүсгийн ажил суучаад хүн бол ингээд зөндөө олон юм авах хэрэггүй байгаагаараа байх хэрэгтэй гэдэг чинь айгүй утгагүй зүйл болчиход байна. Тэгэхээр ер нь бүх юм хоёр талтай. Гэхдээ манайх шиг одоо манай Монгол шиг хүн ам цөөтэй одоо зах зээл багтай тэгээд амжиргааны өртөг бид нар ямар үлээ те цалин пүнлүү маань ямар үлээ татвар маань ямар үлээ. Тэгэхээр миний хувьд бол юу гэж үтсэн гэхээр за энэ минималист амьдралын хэм маяг бол Монголд үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг би өөрөө одоо 15 жил гадаад амьдарч байгаад ирсний хувьд одоо би өөрөө жоохон хөл алдсан байхгүй ирээд
одоо ямар амар үнэтэй юм бэ? Нэг юм ингээл авангууд хэдэн зуун мянга. Тэгээ би өөрөө жоохон стресстэй. Тэгээд ингээд ерөнхийдөө би чинь бас хаана байсан бэ? Аль улсад? Ер нь би Хятадд 10 жил амьдраад дараа нь Германд болоо Америкт бас 5-6 жил амьдэрсэн. Тэгээд яг нөгөө Монголдо ковидын үеэр ирээд ингээ амьдрах гэсэн чинь яг жоохон хөл алдчихж байгаа байхгүй. Яг гадны хүн Монголд ирээд амьдарч байгаа юм шиг. Тэгээд яаж ингээд амьдрах хэвтэй юм бэ? Яавал ингээд гоё стрессгүй тий мөнгө төгрөг одоо юуны одоо дутагдaltaгүй тий юу гэдэг тий аз жаргалтай амьдрах хэвтэй юм. Тэгээ ерөнхийдөө бол ингээд аялаад өөр улс орнууд амьдраад явж хахад ер нь тэгээд хүн ойлгохдаг байхгүй. За ер нь бол ингээд энд хүссэн болгон авсан болгоно хүн ингээд үүрээд явж чадахгүй. Тэр Монгол руугаа ачуулж чадахгүй тий. Тэгэхээр хүн ер нь юунд хамгийн хөрөнгө оруулах хэвтэй юм бэ гэвэл хүн ер нь өөрийнхөө боловсролд тий өөрийнхөө авьяас чадварт өөрийнхөө одоо юу гэдэг одоо хин нэг нь бэлэг өгсөн ч гэсэн тухайлбал нэг сургалтанд нь ч юм уу те сурж байгаа сургуультанд ч юм уу одоо бүтээж байгаа кинонд нь ч юм уу ингэж хөрөнгө оруулалт ихийг одоо жишээлхэд би дэмждэг аахгүй юу. Ер нь бол минимализмд тэгж үзтээ. Тэгээ минимализм гэдэг нь зөвхөн хүмүүс болохоор зөвхөн эд бараа гэж ингээд ойлгоод байдаг. Тэгэхээр эн чинь бол маш өргөн агуулгатай аахгүй. Тухайлбал интерьер дизайнд орж ирж гин, хүмүүсийн хоорондын харилцаанд орж ирж гин, хүмүүсийн одоо цагаа хэрхэн зохицуулах уу, ажил хөдөлмөрөө хэрхэн зохицуулах уу, юм болгон руу ингээд гүгээд юм болгоныг сурах гад, юм болгонд одоо энэтэй л уулзахгүй бол тэр маань гомд чинь энэ уулзалтанд очихгүй бол би одоо ингээд ерөөсөө болохгүй байна. Ингээд байхan бол хүний амьдралд ерөөсөө энэ 24 цаг хүрэлцээг байхгүй. Тэгээд яг ковидын үед чинь нөгөө бүх юмнууд ингээд хаагдцсан, ерөөсөө зам харгуу хүртэл хаагдцсан байсан. Тэгээ би ямар ч байсан нөгөө өөрөө төлөвлөж исэн болохоор бичээд яг ингээд хэвлэх гэж байхад ковид гараад ингээд хаагдцсан. Тэгээд тэгсэн чинь ерөөсөө 20 хоног дотор тэр 1000 ширхэг ном маань ингээд бэрхэл дууссан. Тэгээ яг тэр ингээд нөгөө нэг одоо миний аазч болсон юм уу эсвэл хүмүүсийн аазч болсон юм уу ямар ч байсан хүн ингээд өвчин зовлон тохиолдлоо те ямар нэг байдлаар байлдаан болдог ч юм уу те ингээд амьдрал ингээд оронгоороо эргээд бүх юм өөрчлөгдсөн цагт ер нь хүнд ер нь илүүдл эзүүлэх хэрэгтэй юм уу? Яг амьдралын аз жаргал яг юу юм бэ те? Тэгэхээр амьдралын хамгийн ихний аз жаргал бол хүний эрүүл мэнд те гэр бүлтэйгээ аз жаргалтай байх гэдэг ч юм уу те. Тэрнээс хойш одоо ном маань бараг 20,000 хэвлэгдчихэд хүмүүс ингээд тухайлбал наттай уулзахдаа яаж хувцсан байна гэж хардаг тухайлбал эсвэл ингээд уулзахаар ингээд гим хийсэн юм шиг өнөөдөр би ингээд айгүй марцаа хувцалсан юм аа ч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө би боддог аахгүй юу. Энэ бол зөвхөн би одоо тухайлбал инфлюенсер биш те. Би зүгээр л нэг ном бичсэн. Зүгээр л олон зохиогчдын дундх нэг эмэгтэй аахгүй юу. Тэгэхээр энэ ном маань ямар ч гэсэн хүмүүст хүрсэн байна. Хүмүүсийн амьдралын хэм маяг нь жоохон ч гэсэн сигнал өгсөн байна гэж тэгж тэрэнд би баяртай байдаг. Түүнээс бүхэл бүтэн номыг маань уншаад бүхэл бүтэн орон гэрээ ингээд интерьер болгоод те минимал болгоод бүхэл бүтэн одоо юу гэдэг хувцсныхаа шкафыг өөрчлөх биш байхгүй. Тэр хүний оюун санаанд жижигхэн мессеж өгсөн гэдэгтээ би их баяртай байдаг. Одоо нэг одоо зөвлөгөө авах шинж. За. Гүг сая сонсчихсан чинь сонирхолтой санагдаад бодлын хувьд одоо йог төр жишээлбэл максималист, минималист гэж хоёр туйлын яриад байгаа юм байна л да тий. Тэнгүүт йог төр бас миний бодлоор төстэй байж болох юм санагдаж. Одоо минимал нөгөө тал дээр нь максимум ингээд хит их гэсэн үг. Тэнгүүт орчин үед магадгүй амар их юм бодоод бас маргааш яах вэ? Маргааш тэрний хоолыг бэлдэн одоо энэ хүүхдийнхээ хувцсыг төгжрөө яах вэ? Одоо ажиллаа яах вэ? Хоол юу ийх вэ гэл ингээд бодолч нь ингээ араараас амар их орж ирээд шүү дээ. Магадгүй йог төр нөгөө талаасаа минималист одоо төстэй байж болох зүйл нь йог хийхэр тэр олон бодлын тэр долгион ингээл олон юм давлгаалаад байгааг жоохон хэсэгч болтгой намжаад юм болов гэж би бас бодож байна. Тийм. Сая хин ах бит хоёр бас ярьжсэн зураг зурхаар бас хүн дотгошоо айгу чиглээд тэр талаар бас энд байгаа бүх хүмүүс минимализмтэй холбоотой байж магадгүй юм шиг санагдлаа сонсож байна. Яг үнэ. Гол юмдаа төвлөрөх байхгүй. Хүмүүс болохоор бүх хамаг хувцас гаргаж хаял эсвэл нэг цагаан юм уу хар одоо ингээ өнөөдөр миний хувцсан шиг эсвэл саарл байх хэрэгтэй гэдэг ингээд нийтлэг ойлголттой байдаг. Гэтэл чин минимализм юу гэхээр өөрийгөө эд зүйлээс илүү үнэлэх. Өөрийнхөө зорилгыг эд зүйлээс илүү үнэлэх. Тэгээд гол юмдаа төвлөрөх байхгүй юу? Тий. Түрүүн хэлсэн шүү дээ. Монголд минималист байхгүй юм байна гэж бодож байна гэдэг. Би эсэргээр бас асуулт асуумаар. Нүүдэлчин Монгол ахуй чи өөрөө минималист гэж боддог байхгүй. Яагаад вэ гэхээр нүүдэлчин хүмүүс яах вэ? Өөр байнга тэр их юмыг авч явж болдгоо учраас бидний ахуйд соёлд
үзэл бодол дээр энэ маань угаасаа байдаг зүйл учраас Монголд нутагшаад илүү амархан байх гэж би бодож хардаг тэрийг. Яг үнэ. Монголчууд энийг бүр ингээд өмчлөх гээд байдаг байхгүй. Зөндөө олон хүн жишээл тухайлбал би ингээд зарим нэвтрүүлэг ч юм уу подкастад урагдаад оролцож байхад ер нь бол манай монголчууд минималист энэ хэв маягийг гаргасан гэж байгаа байхгүй юу. Тэр нь бол бас үнний хувь байж болно. Одоо тухайлбал одоо 60-аад оны үед ч юм уу Японы одоо нөгөө зен буддизмд орж ирсэн те эд зүйлээс өөрийгөө илүү үнэлэх хит их эд зүйлтэй байхгүй те гих мэтчлэн. Тэгэхээр яг монголчууд бол яг үнэн байхгүй минималист байсныг би бол бүр 100% 1000% хүлээн зөвшөөрдөг. Ягаад гэвэл нэг ингээд тэрэгэн дээрээ гэрээ ингээд тачаад нүвчнэ. Нэг тогоондоо цайгаа чанчна. Тэрийгээ цэвэрлээ дараа нь хоолоо хийчихнэ. Сүгээ хөөрүүлчихнэ. Ааруулаа буцлагчна. Энэ бол яг минималист амьдралын юм аа. Гэтэл өнөөдөр бид нар капучино уухын тулд капучиногийн машин авч байна. Американо уухын тулд американогийн машин авч байна. Өндөг чанахын тулд өндөгний машин, шарахын тулд өндөгний машин. Гэтэл зөвхөн монгол хүн бол зөвхөн нэг тогоондоо л бүхнээ хийчихсэн байхгүй. Тэгэхээр бид нар арай ихийг хүсээд байгаа юм шүү. Арай илүү их рүү бүр тэмүүлээд тэрүүгээрээ өөрсдөө хитрхи их амьдралын ачаалал, стресс аваад байгаа юм шүү гэдэг энэ юуны үзэл бол минимализмын гол үзэл нөхгүй. Өөрийгөө эд зүйлсээс илүү үзнэ гэдэг айгүй гоё тоостой. Тэгээд бас бидний энд өргөдөж ирсэн юм нэг юмор юун дээр холбогдоод байгаа юм бэ? Сая бодлоо. Би сая явуулын хүн говьд гэд кинонд тоглосон. Тэнгүүд таны саяны ярьж байгаа яг жинхэнэ Монгол ахуй минималист гэдэг юмыг би мэддэг мөртлөө дахин би энэ кинонд дахиад тоглож дахиж ойлгож байгаа. Тэнгүүд тэр тэмээ гэдэг тэр сайхан амт нь сүү шимээ өгж байна. Тэгээд одоо монголчууд бол одоо нас биеийг нь харж иж хоолндоо хэрэгэлдэг тий. Тэгэнгүүт тэмээ өөрөө ингээд сүү цайгаа өгжээтэл давхар ноос ноолуурыг нь идэлэл болоод хэрэгэлчихэж байна. Дахиад тэмээ маань өөрөө байжснаа нөгөө гэр малаа нүүлгэх болонгууд унаа унш олоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг монголчууд бол ийм байсан шүү гэдэг тэр ахуйг мэддэг мөртлөө хүн одоо дахиж дэлгэцэн дээр кино уран сайхны бүтээл болгож бусдад хүргэхийг уран бүтээлч манай ялангуяа одоо киноны зохиолч, найруулагч тэдний тэр гоё санааг боддоор бид нэр дэлгэцэн дээр харуулах гэж жүжигчин бид нэр ингээ ажиллаж байгаа байхгүй. Энэ шуурга тэмээтэй яваад ирж байгаа юм. Камо. Ид. Үнээс нь утгаар хийдэж штий. Би унаг авахгүй. Та надаа заглын ботхыг л өгчөөч. Чивтэй ирж багтаа тоглож байлаа. Аав ээж нар маань ч тоглож байсан баг. Байрандаа л байх хэрэгтэй байх л та. Иргэнэг сав нь хураагдаад жижигхэн болоод тэмээндээ ачигчдаг гэх юм уу те. Ор дээр бүх юм ингээд дотроо ороод ингээд жижигхэн авдар болчдөг ч гэдэм үү. Энэ бол бас нэг өнөөдөр нэг юм өргөдөж ирсэн хүмүүс маань хоорондоо яг нэг учрах ёстой хүмүүс юм шиг гоё санагдчихээн. Тий, хацалтаатай ч гэсэн би киноны нээлтийг үзсэн. Кино маань ч гэсэн ингээд зураг авалтан ч гэсэн ингээд зарим кинонууд чинь ингээд нэг хотод гараад тэр гоё амьдралыг харуулах гал эсвэл ингээд нөгөө хитрхи олон зүйлийг ингээд голчилж харуулах гэдэг олон талбар. Гэтэл чин саяын кино чинь ингээд яг л ингээд говьд болоод нэг гэрт болоод хитэн хүн тоглоод бүр ингээд шинтэж үзэл одоо яах юм бол таасаар ихэл кино мэн тусч байгаа хгүй. Зураг авалтын хүртэл тийм байсан. Тэгээ би бүр ямар гоё кино гэд би бүр өөрийнхөө профайл дээр рил хийжсэн байхгүй. Тэгэхээр гоё кино болсон. Зураг бүтээлчдийн хүсэл зоригоос уран бүтээл төрдөг те. Тэгээ манай найруулагч Уран Туяа маань нэг багшигаа баярлуулахын сан багш намайг одоо хэр болж байгаа бол гэж боддог болоо гэд их ярьдаг бүтээр чинь гэр бүлийн хүмүүс. Их ярьдаг. Тэгээд энэ зохиолыг бараг л 3-4 жилийн өмнөөс л ярьж эхэлсэн. Говьд те манай говьч ямар баян бэлээ. Тэ хэдэн сая жилийн өмнө далайн бол байсан. Тэгээд тэнд үлэг гөрүүлүүд амьдарч байсан. Одоо хүртэл яг тэр онгон тагшин байдлаараа байгаа гэд яг говьд тийм говьд тэр өнгө тэр шаргал өнгө ямар дулаахан шаргалтай өнгө яах вэ гэл
ярьж ирсэн. Тэгэд хөдөөгийн одоо нүүдэлчин ахуй маань үнэхээр минь юм бол гэхдээ мал нь бол максимум 5 шумаар гаргаж байгаа тэр нөгөө киноны хувьд бол нүү тэр гаргаж байгаа зэс санаа нь бүр амар том агуулга нь бүр том. Угсаа тэгэл бүхнийг үзээсэй бид хуучны Монгол кинонуудад үнэхээр дуртай байдсан шүү дээ. Бүгд цээжсэн байдаг. Яг тэр шиг нэг сайхан урссан, нэг сайхан тийм кино хийхээсаа л гэж мөрөөддөг хүмүүс байхгүй те. Одоо их нэртэйгээ бид баян ярина те. Тэгэхэд тийм нэг кино хийсэн ямар ч эсрэг дэргүү гээл те. Нөгөө эсрэг дүргүү зөрчлийг бас их гоё гаргасан гэдэг тийм яг мэрэгжлийн шүүмжлэгчдийн бас нэг өнцөг байгаад тах шиг үлээ те. Эсрэг дүргүү хүн баг өөрөө. Яг яа тэгвэл биднэрт муу сая явах сонголт өөрсөнд нь байхгүй муу тэрийг хэн ч албатаагүй шүү дээ. Үхрийг тугалтаа нийлүүлж болохгүй. Тэрэнд чинь бид ингээл хөлсөө гартлахгүйгээл эсвэл нэг өдөр нийлүүлсэн бол дараачийн өдөр нийлүүлэхгүй нь бол бид нар хүүхэд ухаанаа ашиглах нь ш. Нэг нь голын цаа, нэг нь голын наан ялгаач гэдэг юм те. Энэ нөгөө нэг тэгээд дараачийн дахиад нийлүүлэхгүй байх юмсан гэдэг энэ хариуцлага болчих жоохгүй хүүхдийн хувьд. Үхэр тугуул нийлүүл өглөө нөр мэдэхгүй шүү дээ. Өөр мэдэхгүй. Загнуулсан тэгээ өөрөө хосмаа идэнэ гэл ингээд зөндөө бол энэ нөгөө бид хэдэд айгүй том песаг бүр бид хэд чинь тэр үед ингээд ахуй маягаараа заалгацсан байгаа байхгүй юу? Энэ хариуцлага гэдэг юмыг одоо болохоор энэ хүүхдүүд чинь заавал дамжаа сургалт эсвэл нэг мундаг хүний үгийг сонсч ч юм уу те. Тэгэнгүүт бид энэ ахуйгаар дамжуулж те яаж тэр хоёр хөөрхөн хүүхд ингээд тэмээтэй ингээд жанжгнаад тэр том одоо тэр гадаад хүн байгаа тэр хүн унахаас айж сүрдэж байгаа юмыг унаас сурцаа хоёр хүүхд яаж хэвлүүлэх юм байна ч гэдэг юм уу те. Тэгэхээр эн чинь нөө нэг ингээд өөрийгөө хүүхэд ахасаа л бэлтгээд байгаа байхгүй. Чанахын төгцсөн юм шиг яаган болов? Энэ юм ааштай дээр хөхүүлэхгүй нэ. Хэлгэр орноосоо хар сандааг үгээс болоод юм болчихлоо. Учир нь олдох байгаа. Инхийн мэдсэн бол гэрээ нүүлгчдэг байсан. Явуулын хүний хоёр дахь одоо анги гэж ойлгож болох юм уу? Явуулын хүнтэй ер нь яаж холбогдож энэ төсөл ингээд хоёр гээд би яг нөгөө постл харсан юм л да. Тэгээд тэрнтэй л холбож асууж байгаа шүү те. Явуулын киноны 2 дугаар анги биш ээ. Энэ төслийн 2 төслийн 2 дахь одоо ажил. Тэгээд энэ кинон дээр маань явуулын хүний дүр үйл явдал давтагт үргэлжилэхгүй. Гэхдээ нэг юм үргэлжилнэ. Тэр бол Монгол хүмүүсийн аж амьдрал, зам байдал, ахуй тэр л үргэлжилнэ. Ер нь явуулын төсөл маань яг энэ чигээ энэ зарчмаа барьж явж байгаа. Нэг нь одоо байгаа орон нутгтаа эзэн байж үлдэх те. Явуулаар явж байгаа хүн тэр орон байдалтай танилцаад өнгөрөхдөө эхлээд болох юм шиг авсан юмыг дараад нь бидний хоорондын тэр ахуй харилцаа, хайр тэр бие бинийгээ хүндэтгэх тэр юмыг ойлгож энэ одоо орон нутгийн энэ байгалийн үзэсгэлэн тийм бол байх газартаа л байх ёстой юм байна гэдэг үзэл бодлыг тэр хүн ойлгоод буцаад өөрийнхөө төрхөмд очиж тэрийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх ч юм уу. Ер нь яваад өнгөрч байгаа хүн бол нэг өөр суугуул байгаа хүн нутаг орондоо эзэн бол эзэн шиг байх ёстой гэдэг ч юм. Гэдэг нэг хэлсэн. Тийм философиг өхийг одоо зорьсон. Нөгөө түрүү дуу маань их сайхан ихэлсэн. Тэгээд нөгөө суунгуут нь дууныхаа талаар асуундаа гэж хэлсэн аа. Танилцж явж байгаа л нөгөө минимал руу ороод ингээл яриа нэг сайхан ингээл те налаачлаа те. Ихэлсэн дууны маань нэр ямар дуу байсан бэ? Энэ яг таны өөрийн дуу юу? Яг ингээд би түрүү нөгөө эхлэхдээ л хэлсэн нарийн ширээ тойроо сууж байгаа юм шиг үнэхээр нэг юм ерөөл дүүрэн сайхан үхтэй сонсогдсон их сайхан дуу байсан. Дууныхаа талаар бас та ярих боломж олгосонд баярлалаа. Тэгээд нөгөө минимал ярьжсэн кино яриад би тэгээд нөгөө ингээл төсөөлж бодоод нэлээд олон гой мэдээлэл авлаа. Тийм минимал гэж юм байт юм байна. Тэгээд гой кино гарч байгаа юм байна. Тэгээд заавал үзнэ гэсэн тийм бодлоо орлоо. Тэгээд нөгөө миний дуулсандаа болохоос Садан төрлийн дуу гэдэг 2020 оны Өвөр Монголын цагаан сарын үдшилтэд анх дуулж исэн уран бүтээл маань. Энэ бол дуэт дуу. Тэгээд хөгжмийн зохиолч нь Урт Настан гэдэг одоо Өвөр Монгол дуучин хөгжмийн зохиолч байдаг. Надтай хамтарч дуулсан анх энэ дууг. Тэгээ одоо бол 6 настай штэ энэ дуу маань маш одоо гоё юм садан төрлөө магтсан те. Монголчууд бол ер нь ингээ худ ургаа одоо садан төрлөө гэдэг байсан уул нь бол. Гэхдээ одоо нөгөө хөгжөөд хотчоод ер нь садан төрлөлтөйгээ уулзах байтугай те аав ээжтэйгээ уулзах цаг бас ингээ ховор болцсон байгаад байгаа штэ. Тэгэхээр энэ дуу маань ингээд яг тэр сэдвийг хөндөж битсэн болохоор хүмүүст маш гоё хүрсэн болоо гэж боддог. Тэгээ маш гоё одоо ингээ аавынхаа ингээ хамаатныг авгын
одоо тэхэн одоо авгын хамаатан те ээжийнхээ талыг одоо ээжийнхээ ах дүүг нагц гэдэг ч юм уу ийм нэрийдлийг маш гоё шигтгэж өгсөн. Тэгэхгүй бид нэр одоо ах бол бүгдийг ах гэд дуудаг болчоод байна. Жишээ нь нагц гэхгүй, авга ах гэхгүй ийм болчоод байна шүү дээ. Тэгэхээр тэгээд нөгөө худ ургаач гэсэн одоо ингэж нөгөө одоо хоёр хүн ингээд айл гэр болоод те хадмын халуун ургууд минь гэж игээд магтад дуулахаараас хүмүүс бас маш гоё хөрсөн байх гэж бодож байна. Нэрээ бас яг тийм шүү. Одоо нагцж байсан авахч байсан. Танаа юу юм гэхээр манай ахаа гэдэг тийм ямар ахаа хамаатны ахаа гэдэг энэ чи одоо бас нэрээ ялган салгаж байгаа. Дээр үед бол энэ чи яг одоо аавынхаа дүүг бол яг авга тий авга ах гэдэг байсан. Тэгэхээр бэргэн гэсэн үг бас одоо байхгүй болж бэрэгч гэдэг ч юм уу тэгээд игч гэж шууд явдаг болсон байна. Тэгэхээр энэ уламжлалтай бас гоё сэргээ гэсэн үднээс одоо энэ дуу маань гэж гарсан. Авэжинэн тэ ачдах их чинарми шүлэглүүл та нэг дөрвөн мөртөө шүлэглээд өгөөч. Садан төрөл бүгдээрээ сайн сайхан яваарай. Сан дурсан золголцоод саатан үнжин жаргаарай гэж байгаа байхгүй юу? Одоо ингээд нөгөө садан төрлөө ингэж маш одоо хайрлж те. Одоо цагаан сардуудын дуу бол маш хэрэгтэй байна гэдэг. Гайхалтай сайхан уран бүтээл байна. Баярлалаа. Ер нь таны дараагийн зорж чиглэж байгаа уран бүтээлүүд юу вэ? Өнөө жил бас одоо яг гал морин жилдээ зориулаад одоо морины дуу хийсэн яг үнэ. Адуучин ахын хиймэр гээд хиймэрлэг сайхан одоо ирчүүдэ магтсан шин дуу хийсэн. Тэгээд одоо байж гад нэг дуулах дуу болохоор юу цагаан сар сайхан гээд одоо морин жил чинь бас ингээд хүмүүс чинь ингээд морин жил гээд амар юм байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд нөгөө одоо морин жилдээ бас зориулаад ингээд цагаан сараа бэлэгдээд ингээд бас шин уран бүтээл хийсэн байгаа тий. За гайхалтай. За тэгээд юу яана дахиад нэг сайхан уран бүтээлийг үзэгчдэд зочдтой бас өргөн барина. Йогийн дэлхийн авраг гэж одоо нөгөө төрөө тий чиглэн би энийг юу гэж байгаа гэхээр одоо нөгөө минималист суур дээр л яваад байгаа нөгөө юм болгон төрөлжөөд байна гэж та ер нь сонсч байсан уу? Йог дэлхийн авраг улсын авраг гэдэг. Гүү тий сонсч байсан. Тийм өөрөө гайхаж байна. Тий. За тэгвэл одоо би чамд ярьдаг пүрмагч чинь йогч чинь. Тий. Пүрмагч маань пүрмагч хөгчгээд авчдаг тэгээ би йогог шүүнэхлээр одоо гайхаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаар бас их сони яриаг дэлгэх болов гэж бодож байна. За тэгээд би түүхээ ярьж болох юм уу? Болно шүү. Яаж холбогдсон ер нь йогтай? Би анх манай ээж ихч хоёр йогийн олон улсын багшлах хэрхээ аваад Монголд 13 онд ирчихсэн. Тэгээд 14 онд болохоор анх намасте гэд йогийн сургууль нээгээд тэгээд тухайн үед болохоор Монгол йог гэдэг ойлголт нэг их байдаг ус. Одоо болохоор баг хотхон болгоод нэг йогийн студ хамаатан дунд нэг йогийн багш нэг хүн болох. Тэр он хэдэн он бэ? Тэр 14 онд. 14 оноос хойших йогийн асуудал. 14 оноос хойш. Тэгэл яг хуу гэртээ ингээл байж байгаагүй л ээж ихч хоёр ингээл анатомийн ном уншин йог гэхэр чин зүгээр за одоо энэ байрлал хийгээрээ биш энэ дотор байгаа булчин яс шүрмэс амьсгал давхар йог гэдэг нь болохоор энтгэх танх үүссэн учраас хэдэн мянган жилийн түүхтэй. Тэр философийн ингээд сонсоод тахаар цаанаас ингээл гулгаал өөрөө бас йогийн спорт йогийн багш руу бас орсон. Спорт гэдэг байгаа шүү дээ. Йогийн спорт тий. Йогийн спорт хоёр нь жоохон тустай ойлголт. Тий. Би 17 онд болохоор йогийн багш болсон өөрсдийнхөө сургууль дээр. Тэгээд анх болохоор шал малын угааж байгаа юм хүмүүс зөөжсэн жил нэм эзэн жил багш болсон. Тэгээд тэрнээс хойш тууштай 9 жил зааж байгаа. Тэгээд 2017 онд болохоор бид нар мэргэжлийн йогийн спортын холбоо гэж үүсгээд 17 оноос хойш 8-9 жил одоо тууштай улсын аварга зохиож байгаа, дэлхийн аврагт оролцож байгаа. Хамгийн том одоо амжилт үзүүлсэн нь болохоор сая өмнөх жил 4 сард энтгэгт Азийн наадам болоод Азийн наадмаас бид нар 18 медаль авсан Монгол улс. Тэгээд 2-р байранд ороод улсаараа 2-р байрны цом авсан. Тэгэд энэ ямар ач холбогдолтой юм бэ гэхээр Яванда одоо энэ жилийн 9 сард бид нар Азийн наадамд анхны йогийн спорт гэж юу вэ гэдгийг дэлхийд таниулах гэж байгаа. Тэгээ 36 онд болохоор ерөнхийдөө олимпийн нэг төрөл болоод хөгжиж байгаа. Тэгээ хүмүүс болохоор одоо йогыг яадаг юм бол яаж тэгээ шүүх үү, хин сонголтоо гэнээс гэж асуудаг. Чи энэ дээр бэ сууж чадах уу, матах уу гээл. Тэр нь чухал биш. Йог болохоор өөр амар том зүйл. Тэгээ тэрний нэгэн өчүүхэн жижигхэн зөвхөн байрлал гээд хүний нүдэнд харагдаж байгаа гадаад өвгөн гүзэмж дээр нь, гүйцэтгэл дээр нь тэгээд хэр тогтмон байна. 3 дахь болохоор хэр хүчлэлгүй байна гэдэг нь амар чухал.
одоо бусад спортер чинь ингээл маха зулгаагаал энийгээ чагтан холбоосоо таслан байж алтан медалийн төлөө гэдэг бол йогийн спортер бол хэр тэрийг өөртөө ээлтэйгээр өөрийгөө инрээд тайвнаар ямар ч юм зовлон зүдгүүгээр тэрийг ингээд удаан барайл байх нь ерөөсөө зорилго. Спортын онцлог нь болохоор тодорхой нас хүрээд 25-аас хойш тэрээр хичээлгээ болждаг ч юм уу хөгшрөөд удаашраад йог болохоор өхөн хөтлөж болно. Юу амар бага наснаас 7 8 5 6 настайгаас 90 80 100 нас хүртлэж хийж болно. Спортоор хичээлэгчид хэрэг их байна Монгол насны ангилалд ч юм уу? Ааха 21 аймагт 800 гаруй хүмүүс манай йогийн одоо сургуулаар дамжуулаад багш болсон байгаа. Тэр багшийнхаа одоо курс ирэхээр нэг бол йог зааж байгаа, нэг бол зарим нь мэрэгжлийн одоо спорт талаас нь хөгжүүлэх сонирхолтой болоод ингээд баг багаар хөгжөөд явж байгаа. Тэгээ агаарын йог гэж. Тэгээ спортын төрөлд агаарын йог нь орох юм уу? Спортын төрөлд бол агаарын йог орохгүй. Үндсэн уламжлалт йогийн одоо хідэн байрлал гэдэг байхгүй. Тэгээ нэг байрлал удаан барайл авахгүй шүүгчд цаг тавьчихна. Тэгээ тухайн цагт хэр удаан хөдөлгөөнгүй байж чадчихна гэдгийг харна. Тэгэхээр тэр байрлалыг хөдөлгөөнгүй байлгана гэдэг нь өөрөө бас айгүй ур чадвар шаардна. Хамгийн урт хугацаанд хэд байх вэ? Тэгээд одоо яг нэг байрлалыг хэлдэ одоо ямар байрлалыг ямар минутанд барих нь одоо рекорд байна. Яг уу их ингээл хүмүүс ингээл хараад цаг маг хараад тахгүй л дээ. Гэхдээ дотроо айгүй олон төрөл зүйлтэй. Эхний traditional буюу уламжлалт төрөл зүйл нь 5 байрлалыг нэгийг нь дор хаяж 1 минут барина. Тэгээд чинь гар дээр 1 минут зогсно гэдэг чинь нэг тийм амархан бас зүйл. Ингээд шууд нэг гар дээр л дээшээ зүгээрээ зогсоод. Энэ нөгөө циркийн үзүүлбэр дээр нуграачд байдаг энэ ялгаатай мó? Аха, юугаараа ялгаатай вэ гэхээр йогийн элементүүдийг философиг оруулснаар ялгаатай. Би жишээлбэл одоо юу гэдэг тэр тайзан дээр гараад бусад хүмүүс намайг хэр сонголтойг хараасаа гэдэг үүднээсээ биш. Яг сайн нөгөөнийг эсрэг дүр мөргээ сая ярьжсэн шүү дээ. Тэр шиг таны өрсөлдөж байгаа хүн чинь та өөрөө. Тэн дээр гараад та өөрийнхөө дотоод бодол одоо сатаарл, анхаарал, төвлөрөл, амьсгал бүгднтэй нь ажиллаж байгаа юм. Тэр ингээ шахаад чимчитлээ ингээ улаацсан биш. Тэндээ ингээ тогтоод амьсгалаад тэгээ тэрийг ингээ барих нь айгуу чухал. Циркийн уран нуграач тэд нар чинь илүү минут барих юм биш үү? Бараг одоо уран нуграач чинь. Яг уу бэж магадгүй төрөл зүйлийнхээ хувьд ер нь бол төстэй. Гэтэ йог нь болохоор юугаараа өөрөө гэхээр зөвхөн бие махбод биш нэмээд сэтгэл болчихж байгаа. Дотгошоогоо хандж байгаа зүйл л юу гэж байх вэ? Би одоо жоохон хурдуур даасаж байгаа шүү дээ. Зүгээр. Хамаагүй юу? Жин байхгүй. Жин хамаагүй юу? Хэдэн ч настай. Гэтэ насны төрөл зүйл дотроо хоорондоо өрсөлдөнө гэсэн. Энэ яагаад чухал вэ гэхээр одоо орчин үед ингээл технологи хөгжөөл утас ингээл баахан юмнууд хөгжөөд байгаа орчин үед мэдрэлийн тогтолцоо байнгын архаг стрессэнд орж идэг. Ингээд байнгын төгшүүртэй. Маргааш яах вэ? За одоо дараа нь яах вэ? Одоо дараа нь та юу гэж асуух бол гэдэг ч юм. Тэг ингээд би одоо дээрээ байхаас илүүтэйгээр дараа нь маргааш ирээдүрүү эсвэл өчтөр өнгөрсөн рүү одоо цагт дээр байна гэдэг нь мэдрэлийн тогтолцоог ингээ амрааж идэг. Мэдрэлийн тогтолцоо байнга амраастай, тайван, намжаастай байх цагт хүмүүс эрүүлэр сэтгэх, тайван байх, цаашдаа бүх зүйлд ухамсартай, санамсартай гэж ярьж байгаа. Санан зүйлийг хийн. Хүнтэй юм ярьж байхдаа санан үгээ бодож хэлнэ. Хамаа намаагүй юм хэлээд ахгүй гэдэг ч юм уу. За. Би жоохон төгслөг. Ирээдүйн би тамир юм биш үү? Ер нь тийм байна. Урт наслах бас тийм. Маш бясалгал ингээд хандраад л яваад хүн чинь хэцүү шнэ. Угтаж зовоод тийм. Маргааш яачих вэ? Нөгөөдөр яачих вэ? Минимал гэд холбоотой. Хамгийн гол нь одоо жишээлбэл түрүү ярьжсэн цанаар гулахын тулд заавал тэр цаныг чинь аавн тий. Тэгээ очиод тэр юутай газар гулгана. Цас мөстэй газар, цастай газар гулгана. Йогч юм бол хүн нэг баг бан ялчураа дэлгэчихсэн л хийчин тий. Хаач хийж болно. Төлөвлөлийн шин чанаргүй 0 би баг энд ч ингээл зүгээр газар хөвтөл хийж болно. Эсвэл би нэг юм
явчихгүй. Гэртээ яг ингээд би бас йог хийж одоо бас яасан бохгүй юу? Цаг хараад 10 минут хийгээд. Тэгэл яг өөрөө өөртөө ингээд ажиллахаар амар хэцүү байдаг. Яг багш дээр очиод 1 цаг ёстой багш ингээд заах юм бол бүр амар сайн ингээд дэвшдэг. Тэгэхээр ингээд хаанч ингээд гуц тавиад хийндэг бол бас хэцүү тий. Бодхон тийм байж гад яг ингээ хийнэ гэхээр бас тий. Унтчихээ ингээд Эйгөө тэгээ уцаандаг хараад, зурагтаандаг хараад тэгээд цай болж гинөө гэд ингээд олон юм садараа явчихдаг. Гэрээ цэвэрлмээр санагдаад яг ингээд тэгдэг аахгүй юу? Амраад ирэхдээ ингээд анхаарал ингээд тэр ингээд явах нь чухал гэж би бас гэртээ хийх гэхээр яг ингээд газар хөвтөн штэ. Тэгээд хажуу тийш харахаар л ингээд поос харагдаад тэрийг ингээд соруулмаар санагдаад Жаахан байжгаад яг энэ йогоны чиглэлээр онлайн багш нар ямар үр дүн гаргаад түүнээс гарчгаа хор уршигын талаар бас мэрэгжлийн багш танаас бас зөвлөгөө авна гэж. Тэгээд бидний уулзалтан дээр өнөөдөр студид маань айдугаа өргөж бас бэлэг барьж учран золгохоор бас нэг эрхэм хүн ирсэн байна. Тэгээд хэдүүлээ хөхтөө авъя. Ардын жүжигчин Түмэн Дэмбэрлийн дуунуудыг одоо бас сэргээн дуулж яг адилхан дуу хоолоогоор ингээд Монгол түмний сонорт ингээд хэдийн танил болж ингэж ялгагдахын аргагүй сайхан уран бүтээлийг хүргэж байгаа дуучин Тунгалаг хүрэлцэн ирсэн байна. За ингээд бүгдээрээ алга ташин өгтөө авцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам Тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг амт Сан Мигуэл.
маш их баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье. Тэгээд Сан Мигел гэдэг энэ Испани одоо алдарт пив байгаа. Энэ пивийг бас хэдүүлээ сайхан шимтээ уулзгаая. За тэгээд сахарын агуулмж хамгийн бага энэ Craft Cola гэдэг энэ кола. За хэрвээ газтаа усах юм бол одоо Calpis-ийг бол ер нь мэддэг болсон. Ер нь энэ брэндүүдийг бол хэдийн мэддэг болсон. Бүтээгдэхүүнүүдийг бас урцагааны гудамжинд спонсорлон орж байгаа. Тэгээд байгууллагатаа баярлалаа. Ерөнхийлөгчөөс асуунаа. Орчуудын ивэл 1940 оноос эхлэлтэй Монголын бас үнэхээр хүчтэй ууган ийм одоо соёлын асар том байгууллага. Тэгээд энэ байгууллагын 9 дэх хэмээхийн сайхан бэлгшээлтэй 9 тон дээр ирсэн ерөнхийлөгчөөр одоо сонгогдсон Өмнөговь аймгийн гаралтай зураач Сонинбаяр. Монголын энэ өв соёлын бас дээж болсон энэ байгууллагын тэргүүнээр сонгогдсонд нь юуны өмнө бүгдээрээ халуун алгат ташлалтаар яг албан ёсоор баяр үргээ тийм ээ. За тэгээд байгууллагаа үлээ авсаннаас хойш сонин сайхан танаар юу байна? За эхлээд байгууллагын тухай бас товч мэдээлэл бас хүргэе. 1942 онд байгуулагдсан дүрслэх хурлын чиглэлээр байгуулагдсан. Монголд одоо урлаг соёл дүрслэх хурлын чиглэлээр ерөөсө бүхэл үйл ажиллагааг явуулдаг 18 аймаг, 21 аймаг салбартай тийм том байгууллага байна. Тэгэхээр манай байгууллага маань ерөнхийдөө зураач, уран бүтээлчд бидний одоо бүх хэрэгэлдэг бидний иргэн тойронд байдаг дүрслэх хурлын чиглэлтэй зураг, уран баримл, хот чимэглэлтэй энэ бүх зүйлүүдийг хийдэг мэргэжлийн уран бүтээлчд байдаг гэдгээр маш онцлогтой тийм байгууллага байна. Тэгэхээр энэ байгууллагынхаа одоо тэргүүнээр ерөнхийлөгчөөс сонгогдох энэ бол үнэхээр маш том хариуцлага, маш том тийм үүрэг хариуцлага хүлээж ажиллаж байгаа. Тэгээ эх 4 жилд бол уран бүтээлчтэй яаж уран бүтээлийн олон улсад тавцанд гаргах уу энэ чиглэлээр шинэ менежментийн бодлогын ажлуудыг хийхээр төлөвлөд байж байна. Тэгээд уран бүтээлчийн хувьд бол миний хувьд яг усан будаг чиглэлээр суурьтай уран бүтээлээ хийдэг. Энэ болохоор зэрэг Өмнөговь аймгийн Хэрмэн цав гэдэг газар ойр орчимд нь ерөөсөө 80 км радиуст хүн амьтан шувуу байдаггүй. Дээгүүрэнд шувууч нисдэггүй тийм усгүй тийм байдаг газар. Тэн дээр бол бид бүхэн том группээр очиж энэ дээр газар дээр нь зураг зурж уран бүтээлээ хийдэг. Тийм гоё гайхалтай газар. Тэгээд энэ газар бол Монголын говийн каньон гэдэг одоо та бүхэн маань сайн мэдж байгаагаар одоо динозаврын ёсуудыг олддог тэр холон нэмэгдийн цав, Хэрмэн цав, Баянзаг гэдэг ийм газрууд байдаг. Тэдний нэг дээр одоо би яг 2020 онд очиж газар дээр нэг зурж бүтээж авч ирсэн. Тэгээ миний ард байгаа болохоор зэрэг миний хандаатын өглөө гэдэг бүтээл манай туслангийн яг хажууханд байдаг бүтээл өглөө тэр нэг цэнгэнсэн агаар тий тэр мэдрэмж өглөөний тэр нэг юм нэг сэрүүн тийм жавартай байгаа тэр төрхийг л одоо энэ дээр гаргах гэж хичээсэн. Тэр цаана болохоор зэрэг тав өгдийн ард байгаа болохоор зэрэг Камбож гэдэг Монголын усан модгийн нийгэмлэг энэ зураач уран бүтээлчд 2024 онд Азийн усан модгийн фестивальд оролцоод тэр газар маань Анкарбатад Камбожид болсон байгаа. Тэгээд бид нэр очиж энийг зурсан. Тэгээд тэн дээр оролцоод Монголд Азийн усан модгийн 30 дахь удаагийн фестивалыг зохион байгуулах эрхийг аваад хүрээд ирсэн. Энэ жил одоо Монголд Азийн усан модгийн фестивал болж тэнд 200 гаруй уран бүтээлч зураач нар Монголд цуглах тийм том ажлын эхлэлийг тавьж ирсэн. Бас түүхтэй зураг байгаамаа. Ер нь одоо нөгөө өндөр хөгжилтэй орны ялангуяа энэ барууны Европын зураачдын түүхэн зургууд хэдэн сая доллар хүрдэг. Монголын ер нь рекорд одоо ямар зураг, ямар бүтээл, ямар үнд хүрсэн байдгийг бол энийг бас сонирхож асуумаар санагдал. Тийм, Монголын зураач уран бүтээлчдийн ур чадвар авиас бол дэлхийд маш өндөрөөр үнэлэгддэг. Азад бол дэлхийд бас гараад ирсэн. Одоо Чимэд Дөржгээ зураач уран бүтээлчийн маань морины сэдвтэй бүтээлүүд маань Азийн том зах зээлүүдээр нэг бүтээл нь л дор хаяж 200 гаруй сая төгрөг зарагддаг. Тийм хэмжээний уран бүтээлчд энэ Монголын уран бүтээлчдээс байдаг. Төрийн сойрхолд саран цацралтын хичээн бас бүтээлүүд бас 300-400 сая төгрөгөөр ингээд зарагддаг гэдэг ингээд иймэрхүү бас үнэн ханшийн хувьд бол ийм байдаг одоо ингээд дэлхийд бол одоо хүлэн зөвшөөрөгдөд эхэлсэн байгаа. Гол нь энэ уран бүтээлчд маань тэр чигтээ олон уран бүтээлчд маань ийм хэмжээнд хөрж цаашаага явах тэр гүүрийг гаргадаг бол Монголын уран бүтээлчд зураачд бол маш авьяастай, маш мундаг. Дэлхийн хаанч очиж үзэсгэлэнгээ гаргахад ондоошлтой байдаг. Уран бүтээл хийх бол нэг бяцлаглалын нэгэн төрөл гэж боддог. Энийг хийж байхад өөр ямар ч юм боддгоо тэр зүйлийн тухай л боддог. Энийг яаж хийх вэ? Энэ маань гэдэг зарим зүйл бол
би энийг зурцсан гэж үг гэж бодохтой өөр ямар нэгэн үгмээр хийдэг донгод гэж яриад авьяас те тэр бүгдийг хүмүүс яриад байдаг. Тухайлбал тэр нөгөө 90 цавын тухай зураг зурсан байна те. Тэгэд ягаад тэнд ингээд амьд хэрмэн цав. Тэг ягаад ингээд амьтан тэнд байдгүй юм бол ямар нэг тодорхой юу байд юм уу? Энэ зургаас бас асуумар энэ нөгөө Angkor Wat гэдэг дэлхийн хамгийн том хийд штэ тий дэлхийд байдаг. Энд 2 удаа очижсэн үнэхээр гайхалтай. Нэг тийм гоё нөгөө хүмүүс ярьдаг нэг сүнслэг гэдэг шиг тий. Очихоор тэр нэг шарж байгаа нар тэгээд нэг тэр орчин нэг тийм гоё өдөг шалуу. Тэгээ одоо тухайлбал энэ ингээд усан будгийн фестивал болсон юм байна штэ тий. Тэгмэд одоо Монголд болохоор Монголын одоо говийг ч юм уу зуруулах уу? Яах вэ? Ям тий. Тэгэхээр чинь дэлхийд тархамдсан шүү дээ тий. Ер нь тэгээд 200 гаруй уран бүтээлчид Азийн уран бүтээлчид ирээд очоод орон нутагтаа улсдаа бүгдээрээ Монголыг сурчлах, тэрийг дагаад аялал жуулчлал ирнэ те маш том юм бүхлээр нь харуул тийм утгатай. Одоо үүнд хүртэл бид нэр яриад Камбожиг, Angkor Wat-ыг яриад сууж гэнэ гэдэг чинь энэ бүтээл байж болоод бид нар энэ тухай яриад байж гэнэ гэж байна шүү дээ те. Тэгэхээр зэрэг тийм учиртай. Энэ маань юу вэ гэхээр ерөөсөө амьдралын их болог юу вэ? Ус. Тэгээ тэр ойр 80 градусаар ус байдаггүй болоод ямар ч амтан байдаггүй. Хэрмэн цав руу ганц машин явдаггүй гэдэг хүртэл говийнхны үг байдаг. Хэрвээ машин нэвдрээд янз бүр болох юм бол ямар ч аврал байхгүй, тусламж авахгүй учраас тэгээ явсан ч нэг ижил маркийн машинуудтай явж иж хоорондоо машин тэрэг янз бүр бол хоорондоо сэлбэгээ сольдог ч юм уу. Ийм үргэлж нарийн тактиктэй тий. Нөөцөө ингээд аваад явах. Тий, бид нар одоо шинэ өмнө говь руу одоо өмнөний сайхан говь гэдэг төслийг 5 жил 100 гаруй зураачтыг би бас авч тийшээ хийжсэн. Тэгэхэд яг энэ хэрмэн цав дээр хамгийн сүүлд очдөг байхгүй. Оргил газар нь. Энэ дээр одоо шинэ манай зураач нар, ардын зураачид, төрийн сургалт гавьяатууд гэдэг өчнөө олон мундаг зураач нар маань энэ дээр очиж үзээгүй байсан нэг очиж үзэж эндээс гоё шин бүтээлүүд төрж гарч ирсэн. Тийм гоё түүхтэй газар. Энэ бол үнэхээр нандин л та. Үнэхээр гоё газар. Тэр ийм гоё газар байгаагаа мэдээд харахаар хайр хүрээд тэн дээр энийг хайрлах хэрэгтэй байна. Энийг аялал жуулчлал явуулсан ч гэсэн тэр нэг экосистемийг алдуулахгүйгээр яаж явах хэрэгтэй вэ гэдгийг хүртэл ингээд бодлогын хэмжээнд хүртэл ярих юм асуудлууд хүртэл байгаа тэн дээр. Аялал жуулчлал гэсэн нөгөө угаасаа хуучин ч нөгөө маркаар ингээд явдаг маркны зурагнууд хүртэл цаана бас ингээд асар том тэр улсыг таних мэдэх тэмдэг байдаг те. Тэгэхээр чи одоо ингээд харахаар нэрээ одоо хэлсэн чинь бас ингээ очиж үзмээр санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дотоодын аялал жуулчлал ч гэсэн яг энэ салбар руу, энэ чиглэл рүү, энэ аймаг руу ингээ чиглэх бас боломж байна. Тэр улс руу чиглэх боломж байна. Уран бүтээлчдийн бүтээлээр танин мэдэх зүгээр ингээ нөгөө хараа зурчдаг гэд биш байх гэдэг чинь энэ чинь тэнд очиж судалгаа явагдаад тэгээ онцлогийн шингээж уран бүтээлээ төөрөгдөг байх гэдэг. Өмнө Говь аймгийн 3 тэс сум. Эндээс Өмнө Говь аймаг чинь 580 явна. Цаашаага 330 км яваад 3 тэс орно. Цаашаага дахиад 90 км явж иж хэрмэн цав орно. Нэгсэндээ эндээс бараг 1000 км явна. Хэрмэн цав тий. Би сарын өмнө очсон байхгүй. Тэгээ нөгөө нэрийг ингэхээр нөгөө ягаад байгаа вэ? Нөгөө тэмээ аял болоод тэгээ 60 70 тэмээтэй хүмүүс ингээ 2 хоногийн турш одоо юу дотор явсан. Хэрмэн цав дотор ингээ. Тэгээ тэр мэдрэмж өстэй. Үнэхээр үгээр хэлхий аргагүй гоё юм бэлээ. Ингээд ёстой 2 өдөр ингээд та бяцлах нь одоо юу гэ амар тайван одоо юу гэдэг бүр ямар ч тэр ингээд одоо стресс юу чи ингээд дандаа дотоодын аялагчд. Тэгээ орой нэгээ тэр одоо малчтуудтай ингээд дуулаад хурдаа суучих. Тэр батглаад. Тэр нутгийн малчтууд ямар гоё дуулдгийг хүн болгон гарч дуулсан бүр. Тэгээ тэр хүмүүсийн нүдний харц ямар гоё бүр ингээд шүтэн бишрээд ирсэн. Хөлбөр ч бас тэмээ ихтэй үстэй. Хөлөн бордныг тэмээ байхгүй шүү дээ. Тал газар шүү дээ. Одоо дорнтын цаад. Манай хэлгээ юу илээ тэмээ ихтэй чинь өөр Монголын. Ашаа. Манайх бол яг нэдийсэн тал, менингийн тал. Улалцах жонж гэдэг нь баян жоохон наан гэдэг тийм яг тэр нөгөө юу штэ динозаврын өндөг олцсон газар штэ баян цаг гэдэг газар ихгүй улаан цав гэдэг газар тэрийг улалцах цонж гэж нэрлэдэг нутгийнхаа тэгээд тэн чин тэгээд Монголыг 100 жилийн өмнө дэлхийд Монгол гэдэг улсыг эргэж гаргаж ирсэн тийм газар шүү дээ. Марс 5-гээс төсөл Монгол тийм тэр юу явж ирсэн газар. Одоо ингээд Марсын газар шороотой Монголын говь хэлхэн байна гэх тэнд тийм юу кемп байгуулах гад бас дэлхий бүр анхаарлаа хандуулсан тийм юм явж байгаа бас. Таны нэг юу гэдэг чинь нөгөө өмнө говьт худгуудыг засаад түүгээрээ дамжуулаад өдөр болгон худгаас үйлчлүүлж байгаа хүн бүрт далд ухамсарт нь зургаараа уран бүтээлээрээ бас ингээд нөлөөлөхийг оруулдаг энэ философийн бүтээлүүдийг бас гаргасан байдаг штэ. Энэ талаараа ойлоо бас нэг яри ус түгээх цэгийг урлаг түгээх цэг болгоё гэдэг нэртэй төсөл واخгүй. Нийт хүн амын 70% нь гэр оролт амьдарч байгаа. Тэгээ өдөр болгон очиж тэр худгаас ус авдаг. Тэгээ тэр газар маань ингээд норхоо
шавар нунцсан ийм өнгө үзэмжгүй байхыг хараад энийг аавтай хамт ярилцчаад энийг ер нь хоёлаа гоё болгоё гэсэн анх санаачлаг гаргаа. Нэгдүгээр хотын өнгө төрхөнд сайнаар нөлөөлнө. Нөгөөх утгаараа ирээдүй болсон тэр хүүхэд багчуудад гоо зөө соёл урлагийн гоо зөө мэдлэгийг дүрслэх урлагаар дамжуулаад хүргэе гэдэг энэ гол зорилгын хүрээнд энэ ажил эхлээд 4 жил энэ төсөл маань хэрэгжиж явж байгаа. Одоогийн байдлаар Өмнөг аймгийн Далан задгад цогцсон сумуудад энэ төсөл маань хэрэгжээд усаа хайрлаа, байгалаа хайрлаа, зэрлэг аамтай хайрлаа. Өнөөдөр хүмүүст хэрэгтэй байгаа тэр мессежийг өнөөдөр энэ урлагаар дамжуулаад хүргэе гэдэг энэ гол агуулгуудыг ингээ хүргээ явж байгаа. Тэгээ энэ агуулга маань өөрөө цаашаа 21 аймагт одоо ингээ хүргэн гэсэн том юутай амьстай байна. Тэгээд монголчууд маань хол бичигдэн болж байгаа 2025 оны 1 сарын 1-ээс энэний нэгэн дээр нь болохоор зэрэг дандаа монгол бичгээр бичээд тэрийг нь монгол бичгээр бичсэнийг хүүхдүүд өдөр болгон ус авахтаа харж агаад энэ юу гэж байгаа юм бол гэдгийг нь юу гэдэг. Тэрийг тэгэхээр утасныхаа аппликейшн ашиглаа бид нар хөгжүүлэлт хийж байгаа. Хөгжүүлэлт хийгээд утсаараа юу ангуут хүүхдүүдэд тэрийг галгалж хэлж өгнө. Кириллээр юу гэж байгааг нь уншиж хэлж өгнө. Тэгэхээр зэрэг хүүхдүүд энэ ус гэдэг үг нь ийм байна, Монгол гэдэг үг ийм байна гэд хүүхдүүдийн далд ухамсарт энэ нөрө тогтчихно. Урлаг гэдэг зүйлийг байгаа газарт нь орчинд нь очиж түгээх, сурчлах энэ ажлуудыг хийж хэрэгжүүлж явж байгаа. Тэгээд ер нь урлагт ойрхон байгаа хүн бол тийм энэрэнгүй хүн гэдэг зүйл рүүгээ илүү их юуж аратан лекшин чанараа дарж идэг учраас энэ хүмүүс хүнлэг гэдэг зэр зүйлийг байдаг учраас урлаг хүний амьдралд маш чухал хэрэгтэй. Одоо нөгөө 4-5 жил яг явуулын хүнийг судалсан гэсэн танаас шууд асуучих. Яагаад бас говийг судлах болсон юм? Яагаад энэ Монголын өргөн удам газар нутагт говийн соёл дээр явуулын хүний тэр өв соёл заншил тэр хоёр бүх тэмээг харуулах болсон. Хоёр бүх тэмээг гэвэл өөр говь нутаг байж болж байна. Нэг бол одоо энэ баруун зах хязгаар байж болж байна. Зүүн соёл гэдэг энэ Монголын энэ одоо өргөн удамаас ханаас нь ч одоо аль ч аймгийг сонгож болох байлаа шүү дээ, тий. Явуулын өмнө маань хангаад ийгцээ. Тэгээд дараа нь өөр газар байх хэрэгтэй гэдэг, тий. Тэгээд тэмээ гэдэг амтныг онцолсон. Тэр уйхан ухаантай, тий. Аашаа өрөөл ааштай. Тийм сайхан амтан, тэнгэрийн амтан гэдэг нь шүү дээ. Тэр тэмээ гэдэг амтныг онцолсон. Тэгээд тэр шаргал өнгө, говийн тэр сайхан өнгө тэр маш чухал санагдсан бидэнд. Кинонд одоо дэлгэцэн дээр тэр өнгө үнэхээр одоо үг хэлээгүй байхад үг дуурхаар тийм сайхан өнгө зураглал нь өөрөө ярьж идэг тэр өнгө кинонд ч бас нэг өөрийн хэлэх өнгө үдвс байж штэ. Тэргээр яажсэн. Тэгээд би говьд нэг олон очиж үзээгүй. Тэмээ гэдэг амтныг харж исэн боловч унж үзээгүй. Тэгэл тэр болгоно л за тэмээ яагаад ингэж хөөслөх төр үлд юм бэ? Яагаад үг хэл мэдэхгүй ч тэр аялгаунд уйраад те тэгдэм бэ? Тэр үнэхээр сонир санагдчихсэн. Тэгэл дэлхийд антоших юм маань манай монголчууд юм те. Тэгээд хоёрдугаар ер нь хоёр бүхтэй тимээ чинь дэлхийд маш хавардж байгаа. Цөм сүргэн Монголд л байгаа. Өвөр Монголд байгаа. Казахстанд зөөх хэдэн тимээ байгаа. Тэгэл ер нь маш зөөхөн штэ. Маш зөөхөн дэлхийн хэмжээнд гэх юм бол хоёр бүхтэй тимээ бол маш зөөхөн. 2015 онд инх хөөслөх гэдэг бол нөө мартагдах гэж байгаа өв соёл маш хурдан бүртгэгдэх ёстой гэдгээр бүртгэгдсэн. Энэ нүүн ингээд малчин өөрөө одоо тий байгальтайгаа яаж хэрхэн ойлголцож байгаа энэ дуу хоолоогоор тий ойлголцож энэгч байгаа. Дээрээс нь анх кино одоо манай найруулагчийн олон жилийн өмнөх мөрөөдлөөсөн бол бит хоёр нэг уран бүтээл дээр хамтарч ажиллаа тэгээ ярьжсэн аахгүй. Миний найз чинь дуулдаг тэгээ жүжигчин мэрэгчлээ найзтайгаа нэг юм хийн байгаа гэд. Харин юу гэж болох вэ? Яавал одоо тий дуучин гэдэг энэ юутай холбохгүй гэсэн чинь нэг өдөр наадтай яснаа гоё ийм санаа байна. Тэгтээ бит хоёрын зорилго нь болохоор ийм том түүх соёл ийм юм байдаг шүү гэдгийг дэлхийд харуулъя. Хоёулаа фестивалийн кино хийн гэж хэлсэн аахгүй юу. Тэгээ бит хоёрын зорилго ерөөхдөө биелэх бах. Яагаад гэвэл ярьсан цагаас хойш бит хоёрт тийм хүнд одоо сад тутгуур ерөөсөө гараагүй. Аюу сан ингээл зохиол гэхэд ингээл урсаж гарч ирээл тэр аймаг сум дээр очингуул хүмүүс нь ямар найрсаг ингээл тэгэл баг дугуй хагараад тэр дугуйны машины гол мал хугарсан чи шууд тэндээс нь ингээд гагнуурын аппарат гарч ирж ирээд бүр ингээд нэг сонин ингээд бүх юм ингээд урсгалаараа аюу гой бүтээдсэн. Тэгэхээр анханасаа бит хоёрын зураг эхлэхийн өмнө цас ороод
Айн өдөрхөндөө ихтэл бидний зураг дуус. Яг бидний бүр байх хугацаа хүртэл бүр ингээ налааж ягаал. За зураг дууслаа гэсэн чинь маргааш хөдлөл цас орсон. Тэр үнээр учиртай одоо бидний хувьсгалын тохиолыг гэдэг байгаад бидний нээс мөртлөөс нэг гоё этиктэй нэг тийм гоё нэг 3 уулзаж ингээ хэлсэн байдаг байхгүй. Тэр 3 хүний нэр нь хоорондоо холбоотой. Уран туяа манай найруулагч, миний нэр Уран Тунгалаг. Тэгэнгүүт манай продюсер ихч болохоор Отгон туяа. Тэг ингээд туяагаараа урангаараа ингээ холбогдсон. Тэгэд бид гурийн ингээд жижигхэн уулзаж эхэлсэн газрын дэлхийд ингээд танигдах юм гоё прожект болоосоо гэж бид нэр аягүй хүсэж байгаа. Тэгэл энэ нэг зурагнд яваад ирсэн чинь бүртээ амар их ачаа яацсан. Би ч миний нөгөө хөөсөлж исэн ингээд аягүй их ачаа ачсан. Оо ямар их ачаа яа давхар дараагийн зураг мураг яхад буулгаач гэж ингэн дээр ингэн ачаа ачих удаа атвэс яг адилхан зүстэй. Атман. Тэгээ нөгөө Тэмэнд тийм хайртай болчихгүй юу? Үгүй ягаад тэмэнд мэр одоо над чи 2 хүүхэд унаад дахиад зураг авахулна. Дахиад тэр том гадаад хүнийг унуулаад ингээл хурдан тэгээ баг өмнөөс нь одоо наатыхаа буулгаач болоог юм зураг аваа. Яана ингээл зөксөд байгаа ингээ нэг юм нүдэн ингээл нулимс цайлзаад нэг юм улгаач байгаа юм шиг юм. Ер нь цаанаас нүдэн амар цогтоол тэгээл ингээл ус нулимс гүгээд бүр тунгалаг болоод. Тийм. Хажууд нь байгаад бол эвгүй юм билээ. Яг ингэ нүдийг харах юм. Надад нэг юм бас ингээд айгүй гоё авууштай санагдсан юм. Айгүй гоё ихэмсэг амтан байл. Ингээл нэг алсын бараг хараад хүнд бас нэг юм. Үгүй бас нэг биднэрийг ч нөө соёл бараг эмхтэй хүний шинжээг агуулсан шүү дээ. Дахиад ингээ нэг юм ихэмсэг бардан байх. Тайзан дээр бие авч явах. Бараг тэмээг хардсан аа. Ингээ бие мэдсэх. Ер нь л өстой сүрдэм хайр өрөм төвчтэй тий. Үнэхээр төвчтэй говьчин бас эрсдэс урамсгалтай. Тэгэл тийм тэмээл хүртэл хомс уухс нь баг усгүй явчихсан. Устаадаг. Киноныхаа дууг дуусан байдаг тий. Энэ цаг мөчид киноныхаа дууг уран бүтээлийг бас үзэгчдэд хүрэлцэн ирсэн зочдтой бас сонирдуулахыг хүсэж байна. Баярлалаа. Тийшээ дуртай яг шүү. Таныг тайзнаа өрөө. За.
Төгсөн нутагч даллаж хүлээнэ. Хойно тарагдаад тэмээ ингээл яг явж байгаа юм шиг байгаа тийм. Сүнслэг дуу багчнэ гэх. Сар шинийн босгон дээр Монгол төвнөө үзэх үнэхээр сайхан үзүүрийг бас ингээд кино театраар хязгаарлахгүй энэ IPTV-д гэр орноосоо гэр бүлээрээ үр хүүхэдтэй ингээд үзүүлэх сайхан бүтээлийг бас тойрвсон уран бүтээлчдэд баярлаа. Баяр хүргье. За тэгээд энэ сайхан уран бүтээлийн хойноос мэдээж нэвтрүүлгийнхээ спонсор байгууллагын энэ сайхан бүтээгдэхүүнүүдийг хэдүүлээ сүгэнцгөө тийм ээ. За PV үнэхээр уухгүйгаа бол энэ нөгөө юу байгаа шүү. Японы алдартай Asahi брендийн үйлдвэрлэдэг сахарын агуулмж багтаа Coca-Cola, та Draft Cola байна. За Calpis сод бас байгаа, та бүхэн бас ууж шимтээрээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шараар. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. — 2026 он гарсаар Орчуудын Ивлийн ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг аваад нэг сайхан мэдээтэй ардын зураачийг бас төрүүлэн үлгэдэж авсан энэ сайхан үйл явдал бол бэлэгшээл дүүрэн ийм одоо арга хэмжээ болсон байна. Тэгэхээр энэ мэдээллийг хоёлоо бас хуваалцъя. Хингиж алдарсан бас хэдэн жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлв. Ардын зураач хэмээх эрхэм цолтлыг цагаан дарын их жаргал гэж эрхэм үнэтэй сайхан зураач уран бүтээлч маань авсан. Тэгээд энийг та бүгд сайн мэддгээр Шангрилагийн гадна талд нэг тэмээ байдаг шүү дээ. Олон юу. За тэрний уран бүтээлч автор нэгаа. Тэгээд тийм гоё өнгөлөг, маш гоё тийм өнгөний нюансуудыг хийдэг. Өөр ертөнцийн зэрэглээ зүүдний энэ ертөнцид лав харагдаж үзэгддэг тийм бүтээлүүдийг хийдэг. Тийм сайхан уран бүтээлч маань өнөөдөр ингээд ардын зураач 19 дэх ардын зураач болсон. Тэгэхээр зэрэг тэр сайхан үйл явдлыг сонсоод үнэхээр нэг цаашаага явах урам зориг маань үнэхээр сайхан байгаа. Тэгээд үнэхээр сайхан мэдээтэй өнөөдрөөс энд ирлээ тий. За тэгэл яг өнөөдөр чи ер нь яаж игэл тэмээтэй холбогдоод ардын зураач маань бас тэмээ уулсан уран бүтээлч байх тий. Сая одоо нөгөө дунд говийн тэмээн дээрээс наран ойрхон арга хэмжээг одоо бүр өвлийн наадмыг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар жил бүр одоо тэмдэглэж яхаар өргөн дэлгэр сайхан болсон юм баяр наадамтай болж байна. За энд бол одоо газрын одоо тэмээчэд ингэж оролцдог болж байна. Өмнө нь бол одоо Өмнө Говь аймаг л тэмээний баяраа төмөн тэмээний баяраа хийдэг байсан. Энэ жил одоо 2 сарын 6, 7, 8 гээд 3 өдөр дараалан хийж байгаа бас таныг бас урьж гин тийм ээ. Яг тэр тэмээ аяллаа хийгээд тэмээний тэр их сайхан сүр хүч, тэр мэдрэмжийг тэр говь нутгийн бас гайхамшиг танд ингэ мэдрүүлжсэн бол мөн энэ тэмээний баярт бас хүрэлцэн очихыг бас урьж байна. Тэгээ ер нь Монгол нутгийн өв соёл цагаан сараас гадна өөр Монголын бас өв соёл цагаан сарыг та бол жил алгасахгүй бас тэмдэглэдэг очдог. Олон сайхан түмэн олонтойгоо бас уулзсан тэмдэглэдэг. Энэ талаараа бас нэг сонирн болгож нэг ярихгүй юу? Өөр Монголд цагаан сар бол ер нь Монголтой адилхан. Гэхдээ нөгөө өөр Монголд бас маш олон одоо үндэстэй ястан байгаа. Мэдээж одоо ингээд зүүн талаараа ингээд барга бүрээдүүд тэ өвөн корчон гэдэг ингээд олон ястай угсаад нь тэгэл хорчин харчин гэж дунд хэсгэрээ тий. Тэгээ барууншлахаар ингээ Ордос, Баяннуур, Алшаа гэдэг ингээд маш олон одоо үндэстэй ястаг амьдардаг аа. Тэгээ миний бие болохоор бол яг одоо өөр Монголынхаа зүүн одоо хойд хэсгийн одоо тал хээрийн бүсийн одоо хүн байна. Тэгээд манай нутагт бол одоо баргууд би өөрөө барга ястан. Баргууд бол одоо түүхэндээ бол нөгөө байгаль далаагаас ингээд нүүгээд Монгол 100 гаруй жил амьдраад тэгээд өөр Монголд нутагсан ийм түүхтэй. Тэгэхээр
халахцсан баргууд гэж бас хэлдэг. Тэгэхээр намайг ингээд нөгөө хүмүүс аялахтай, аялахгүй гэдэг ингээд аялахгүй яриад байгаа. Харахад өөр Монгол байжгаад ингээд аялахгүй гайгүй ярьж байгаа зарим нь болохоор аялахтай гэдэг ингээд байдаг байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө одоо халах одоо ястангуудаас бас ингээд авсан одоо өв соёлууд их байгаа. Хиллэгүүд бол ерөнхийдөө их ойрхон. Тэгээ бараг бүрээд бол ер нь тиймэрхүү. Тэгээд мэдээж нөгөө битүүний орой сайхан ингээд ахмад настандаа очиж битүүлэг ясан гэж байдаг. Тэгээд шиний нэгэнд бол бүгдээрээ гоё дээлээ өмсөд одоо бүгдээрээ ингээд шинэ хувцас өмсөд тэгээд ингээд айл гэрт очиж ингээд золгодог тийм уламжлалтай. Одоо Монголд бас яг тийм байгаад байгаа тий. Тэгээ бас идэ будаага тавина, шүүсээ тавина. Тэгээд нөгөө бэлэгсэлдээ солилцсон. Гэтэ нэг өөр тал нь тий буузаа идэн. Нэг өөр тал нь одоо ингээд айл зочилж очиж штэ. Бэлгээ ингээд аваад явдаг. Бид нар Монголд бол ингээд юу ч авахгүй яваад золгоод буцаад тэр хүмүүс нь манайд ирдэг те. Одоо манай нутгад тийм биш. Бэлгээ бүр ингээд аваад явна. Тэгээд баах юм аваад явна. Ер нь очиж болно, очихгүй байж болно гэсэн үг. Тийм. Монголд заавал очин те. Тэгээд тийм нэг ялгаа байд юм шиг байлаа. Тэгээд настай хүмүүстэй бүр ингээд нэлжээ ингээд доошо мөрөгж гал золгодог. Одоо бүр хормоогоо ингэж гал бүр ингээд газар зарим нь ингэж гал мөрөгдөг тийм бас нүүдэлчин соёлтой байгаа юу лөө? Тийм, нүүдэлчин соёлтой. Манай нутагт бол яг л 5 хушуугаа маллаад тэгээ сайхан би бол яг хөдөө өссөн. Жохон одоо бага нас маань өвөө эмээ дээр манай аав ээж бол яг одоо сумын төвд ажилттай хүмүүс байсан. Тэгээ ер нь бол хөдөө би сургуулаас гараад бичиг сурахгүй хөдөө амьдрал гэдэг хүүхэд байсан. Багада. Тэгээ одоо утгаар инээдтэй тэгсэн бол одоо юу энд ирэхтэй. Хөдөө үнийгээ саагаад нэгэ сууж ихгүй. Тэгэхээр нөгөө одоо малж хахуу соёлд үнэхээр хайртай тийм байсан. Тэгээд үнэхээр л одоо өвөө эмээ маань ингээл насаараа малаа харсан. Тэгээд малын одоо ингээл буйнаар амьдарч ирсэн хүмүүс. Тэгээ одоо яг хотчоод Монголч бас тийм байгаа шүү дээ ялгаа. Тэгэхээр сар шинийн баяр бол одоо хамгийн том баяр. Одоо өөр Монгол даяар одоо хятадын бүх одоо юунууд одоо цагаан сараар хамгийн урт 2-7 хоног амардаг. Халахцсан байх нь аргагүй харагдаж байна тий. Нуруугаар өндөр байна. Аялахгүй байна гэдэг шиг. Тэгээд гэтээ аялагтай байх бас гоё шүү дээ тий. Тэгж боддог. Ер нь тийм шүү дээ тий. Яг өөрийн нөгөө тий. Яг тэр нутгийн хүн билгээрээ бас багтаж явахын биеийг олж төрсэн юм чинь. Йогийн багш нөгөө түрүүн би асууна гэдээ орхицсон. Яг мартахаас өмнө л асуучаа одоо ингээд йогог одоо ингээд нэг онлайнаар заагаад их юм. Тэгээд нөгөө халаалтгүйгээс болоод шөрмөс тасрах, гэмтэх ийм одоо асуудлууд байгаад байна. Тэгээд энийг ер нь одоо яаж шийдэх юм? Яавал одоо зөв байх юм? Тэгээд нөгөө минимал байх гэлээгээд одоо энд ч бид нэр бясалгалж болж ийн гээд бас болохгүй юмыг яаж хүчлээд ингээд дими цаг зарцуулаад стресс аваад тэгээд тэрийг нийгэмдээ буруу тайлбарлаад худлаан байлээ гэдэг юмнууд явдаг те. Энэ бүх юмыг та нэг яг ингээд нэг голтоо нэг хариулаач. Ер нь бусад бүх салбартай төстэй юм шиг л надад санагдчихэв. Ягаад тэгэхээр сайн багш гэж байгаа. Багш болгон өөр. Би одоо орчлонд эдийн засгийн багшаар давхар ажилладаг байхгүй юу? Тэгэхээр багш байна гэдэг нь өөрөө олон жилийн туршлага, тэгээд судалгаа, яг яаж заах арга зүй, тэгээд тэр багш дөнгөж сая багш болсон байна уу? Эсвэл хаанаас багш болсон байна? Техниктэйгээр зөв хийж гин үү? Анатомо мэдж гин үү гэд сурагч өөрөө шав өөрөө багшаа сайн судлах хэрэгтэй. Өөрөө мэдхгүй нэг хүнд очиод бүх юмаа итгэжэл та ягаа надад заагаагүй гэдэг чинь өөрөө бас жоохон өрөөсгөл гэх юм уу? Альва зүйл жоохон шинжлэх ухаанчаар хандвал айгу зүгээр юм шиг санагддаг. Би 19 онд болохоор йогийн шинжлэх ухаан гэдэг нэг ном орчуулж ирсэн. Английн DK Publishing гэж байдаг. Тэгээд йогиг болохоор хүмүүс дээр үед ч юм одоо ч магадгүй зарим хүмүүс мухар сусаг ингээд залбирдаг шүтлэг колт ч юм уу гэж бодоод идэг бол шинжлэх ухаан талаас нь тэгвэл антом дотор яг юу болчих вэ? Амьсгалахаар уушиг, зүрх, судал, сувгууд яаж идэв, юу нээгдэж идэв, юу хаагч идэв. Зөвхөн сонголт гэж бодоод идэг боловч зөвхөн сонголтын дасгал бас биш. Айгүй юм цогц нүсэр зүйл болохоор зөвхөн одоо хүмүүс ярьдэн штэ нэг юм леггингс өмсчөөл сонголтын дасгал хийдэг хитэн хүүхнүүд байдин гэж бодож байгаа нь бас өөрөө өрөөсгөл. Ямар ч хүүсийн хүмүүс хийж болно, ямар ч насны хүмүүс хийж болно. Хийхдээ бас зөв багш нар хийвэл айгүй зөвш. Тэрийг сурагч өөрөө сайн сонгож шилж судлах хэрэгтэй гэсэн үг. Юу яах вэ? Энэ олон нөгөө ирэх өгөөд байгаа шүү дээ. Үүд нэг энэ дээрээ жоохон анхаарчвал тэгэл болно. Бас цэцэрч юм. Тэ? Заавал одоо сонголт хийхгүйгээр амьсгалаар йог хийж болох уу? Болно шүү. Энэ ямар ашиг тустай вэ? Бясалгал тал руу орж.
Хүмүүс ингэж асуудаг байхгүй юу? Йог гэхэр л заавал А суугаал, Б суугаал, сонголттой үдиж йог хийдэг. Ах нь бол сонголтгүй болохоор наа чинь би бол мод болохоор хийхгүй мэйхгүйгээ. Би тийм амар сонсчихсан байхгүй. Үгүй тэр чинь ерөөсө сонголттой нь сонголтгүй нь хамаагүй та биетэй юу, анатомтой юу, амьсгалтай юу тэгэл болоо. Амьсгал чадчихлаа та йог хийж одоо ч гэсэн сууж явахдаа энэ суудлал дээрээ одоо дээрээ байвал бас йог хийж гинэ л гэсэн үг. Тэгэхгүй ингээд сууж явах явцдаа бодол чинь ер нь бодолтой айгүй холбоотой. Сэтгэлтэй гэх ч юм уу. Бодлоо захирах сурах юм уу? Одоо эн чинь секундэд хэдэн сая түм жум буман юм бодож хаста энэ муухай нуу гоё нуу дуртай нуу дургүй нуу ингээл бодвол тэнгүүд тэр болгон дээр ингээл автагдаад ээдрээ тахгүйгээр ингээд шүүлтүрлэн гэсэн. Тэгээд зэгцлэх ч юм уу. Тийм дотроо бодолтой захирагдаал ингээд зовоод ахаас илүүтэйгээр тэр зовлонг магадгүй одоо арай нэмгэлж тэрийг одоо арга барил гэж би хэлэх дуртай. Багаж хэрэгсэл гэж хэлэх амар дуртай. Йог хийж ин гэхээр би йогч гэхээр ингээл гэртээ бясалгал харанхуу суугаад ингээл асаацсан тэг хүж мүж. Тийм биш шүү дээ. Тэг. Ингээл агуу дотор сууж идэг тусгай хүмүүс биш. Ингээл амьдралаараа явна. Би ч гэсэн одоо сая тэмээ говь ярьсан. Би говьд бас очиж йог заажсан байхгүй юу. Тэгээд тэр яагаад чухал байсан гэхээр гадаад хүмүүст йог зааж хахад гадаадууд ингээд Монголыг зорж ирсэн. Ялангуяа бүр говийг зорж ирсэн ямар шалтгаантай гэхээр дэлхийд дахинд ингээд дандаа ийм барилга байгууламжтай байгаль гэдэг зүйл байх болцсон. Гэрэл тог цахилгаан дандаа ийм бохирдол дуу чимээний бохирдол гэж яриад байгаа. Баян юм сонсоол, баян юм хараад ахаар энэ мэдрэлийн тогтолцоо ингээд ядарч юм байна л да. Тэгэхээр ийм эзгүй байгальд очоод бүр яг чив чимээг үт юм л. Үүрээр 6 яг нар мандж яхад йог заадаг байхгүй юу. Тэгэхээр тэр бол шал өөр юм бэл. Одоо бид нар хотод байхаар тэр гэрлийг чараал өө энэ реклам өө энэ хүн ингээл бүр ингээд байнгын хурдцтай явж байгаа. Тэрийг эсэргээрээ удаашруулж байна. Йогоор нойрыг дийлнэ гэж байна. Өглөөний хүмүүс байхгүй шүү дээ. Би одоо өглөөний хүн биш байхгүй. Хандлаа унтжиж босч ирдэг хүн байхгүй. Тэгэхээр тэрийг одоо жишээлбэл ингээд йог бясалгалаар ингээд ялан дийлнэ гэж байна. Болно шүү дээ. Йогоор яг хүн хүсий гэвэл миний бодлоор юу ч бодол өөрөө үйлдэл өөрөө цаашаа зан суртахуун behavior байгаа байдал тэгээ цаашаа дадал тэгээ цаашаа би гэдэг хүнийг үүсгэж байгаа. Тэгвэл тэр бодолтой ажиллахгүй байна гэдэг чинь өөрчлөлтийг гаргах жоохон хэцүү. Бясалгал дээр яадаг вэ гэхээр бодол жишээлбэл бодлоо жоохон ажиглангууд ямар бодол дахин давтагч байна. Одоо чинь би машин бодол байвал одоо өдөрт тэр машина 1000 удаа бодож болно. Маргааш бодсоор байна. Дараагийн 10 жил машина бодож болно. Тэгтэл тэр бодол дээр хэр их нуанс ач холбогдол бий өгч гин гэдгийг өөрөө одоо гаднаас нь харах үйл явц гэж. Харахгүй дотроо өөрөө одоо жунхуу хотгоод байгаатай адилхан одоо үйл явц байгаа. За. Данзаарч урагшаа нөө хамрын эд мэдрээ очингуул нөө тэнд энержижээс агуу гэл ингэ байдаг шүү дээ. Тэр төрлөх одоо танад ингээд юутэй төрөл ингээд салвал тэр хүмүүс нэг өөртөө нэг бүр эрчим энергитэй юм хүмүүс ааш тэр ямар хүмүүс ямар йогч юм бяцлалч юм юунд орох вэ? Би тэрийг шашны талаас нь л тайлбарлах. Шашин талаас данзан ровч өөр хутаг бяцлал йогийн нэг төрөл төвчээр удаан сууж амж орно те. Бяцлал өөрөө дотроо асар олон төрөл. Тэг хүн болгонд яг нэг төрөл бас хүн болгонд адилхан готл таардгүй гэдэгтэй адилхан болгонд нь өөр. Тэр хүн өөрийнхөө арга замыг олох процесс үйл явц юм гэж бод. Би болохоор хүн болгон йог хийгээсэ гэж яг үүндээ хүсдэг. Хүн дуулаад тэр нь йогтой адилхан байхыг хүсэхгүй. Төгөлдөр хуур тоглоод, кинонд тоглоо яг тэр момент дээр ороод өнгөрсөн ирээдүй гэж байхгүй яг одоо дээрээ байх. Одоо цаг дээр баг тий. Тэнгүүт би байхгүй ч биш. Айгүй философик гэнэ. Йогийн урлагийн хүмүүс илүү байх юм шиг те. Яг тэрэндээ төвлөрөөд би бол одоо юу ойж одоо байхгүй. Амьсгалах хурлгал гэж би бол яг ойлгодیں۔ Бид нар нөгөө зөв амьсгалж байж зөв өөрийгөө нөгөө амьсгалаа хянана гэдэг чинь зөвхөн өөрийгөө хараад байгаа чимээлж байгаа би өөрийгөө дотгошоогоо байгаа юм амьсгалаа мэдрэх гэж ингэж яа зөв амьсгалж яа нү бүрэн амьсгалж яа нү гэдэг амьсгалаа юу ах ингэж яадаг нү бүрэн дотоо амьсгалнаас олж бид нар нөгөө хүчил төрөгч өгч авч чаддгүй гэдэг ингэдэг шиг ийм байдсан болов гэж би боддог байхгүй тэр тал дээр мэдээж зураг зурхад бас амьсгал хуваарлал юм чинь нөгөө чичирхийл амьсгалтай шууд холбоотой юм шүү дээ нөгөө нарийн шир юм ихэд бас амьсгалаа дүгж чичирхийлгүй байх. Энийг бүр ингээд хүний амар игэл төвшин зүгээр тайлбарлахад хүн уурлахаар ингээд амьсгал
явчихдээ шүү дээ ингээд сандрахаар. Тэгэхээр ингээд зүрхний цохил амьсгал гэдэг зүйл чинь бидний сэтгэл хөдлөлийг өөрөө удирдах зүйл. Би ингээл нэг хитхөөрөөл нэг доошоо унаад дахгүй нэг химээ барайл алтан дундаж дээр хэр удаан чинээдээ байж чадчихна гэдэг бас дасгал хөдөлгөөн гэж ойлгож байна. Нэг юм болохоор дээшээ хит биш тэд доошоо биш дандаа балансыг барьж байгаа үйл явц. Урлагийн хүмүүс яг энэ баланс жоох ингэдэм юм шүү. Ингээд нэг юм тиймээс бас хүч авна шүү дээ тий. Сэтгэл хөдлөлөөс бас энерги хэрэгтэй байгаа шүү дээ. Гэтэ энэ дээр нэмээд ганц сүүлийн зүйл нь болохоор энэ бодлыг өөрөө тавьж явуулж байгаараа асар их орон зай өсөж байгаа. Өөр юмд одоо анхаарлаа хандуулах, анхаарлыг шилжүүлж байгаа гэх юм уу тарих судлаар энийг одоо жишээлбэл үздэг. Яаж байгаа вэ гэхээр бид нар ингээл нэг бодлосоо болоод зовоод дах зүйлээ тавиад явуулчихаар тэр өөр юм орж ирэх шинээр эхлэх орон зай. Одоо хүнд ингээл гомдсон байж байгаа тэр гомдлоо хүн насаараа тээж авч бол хүнд уурлах, үзэн ядах энэ одоо сэтгэл хөдлөл уур үзэн ядал чинь бидний дархлааг өөрөө дотроос идээд байдаг гэж байна. Тэгтэл тэрийг тавиад явуулчихаар бид нар өөрийнхөө дархлааг одоо алахгүйгээр эрүүл байх нь өөрөө эргээгээд бас тайван тогтун тэмэшиг гэж яриад байгаатай адилхан юм бол бидэг багшгээ сонсож ирсэн. Тэр хүн одоо нөгөө нэг одоо ингээл зурагт үзээд юм уу сонсоод тэгээ өвчин засаад байна шүү дээ. Сэтгэл зүгээр гээд. Тэгээд эхлээд эн чин бараг 10 хэдэн жилийн өмнө энэ эмч одоо ингээ гарч ирсэн бохгүй юу. Тэгээд ингээд дараад бас ингээд дунд нь 10 хэдэн жил бол хэцүү байсан. Тэгээ одоо бол хүмүүс их сайн мэдэрдэг болсон. Энэ өвчнийг жишээ нь одоо би ингээд зүрх одоо ингээд ядаг зүрхийн өвчнийг өөрөө олсон гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ өөрөө идэх ёстой гэдэг энэ сэтгэл зүгээр засаж байгаа байхгүй юу. Тэгээ би бас хаяа сонсдог байхгүй юу. Нойр мор хөрөхгүй л ингээд тэнгүүд үнэхээр сонсч унтчихдаг. Бүр нам унтаад ингээд нөгөө эрүүл мэндэд яг ингээд бясалгалтай бас ингээд холбоотой юм шиг санагдаад байгаа. Би нэг буддын бясалгалд явж үзчихсэн аахгүй 7 хоног. Төвдийн буддын бясалгал тий. Тэгээд нөгөө 3 минут бясалгал хийдэг. Ингээ хичээл дээр 3 минутаар завсарлаад 3 минутаар тэр 3 минутанд нөгөө төвлөрөөд камерынхаа үзүр дээр орж ирж байгаа бодлоо ингээд явуулна гэхээр тэнд бүр асар их төвчээр шаарддаг ч байхгүй. Би бол айгүй тийм хурдтай хүн байхгүй. Хурдан ингэж үйлдэлээдэг. Тэгээ тэнд би хамгийн төвчээргүй хүн болж тарж байгаа байхгүй. Та буруу суугаад байна гэдэг. Ингээд ерөөсөө зөв сууж чадахгүй, тогтож чадахгүй. Тэ суултлаас эхлээд тэгтээ тэнд чи одоо ямар их бодол орж ирж байгаа бодлоо ингээд явуулаад нь штэ. Тэгтээ тэрний дараа хүнд ажиглагддсан юм лээ. Тухайлбал манай хүүхэд та ингээд ойрд юус уур хуцааргүй тайван болцсон байна. Юу игээд байгаа ингээд. Би буддын бясалгалд явж байгаа ч гэсэн чинь айгүй гоё яг мэдгэж чинь гэж байгаа хгүй. Тэгэхээр тийм үр дүнтэй л байдаг байх нь ш. Өөртөө бол үр дүнг нь мэддэхгүй байгаа боловч эргэн тойронд нь тий. Бас яг хийхээр бүр мөсөн уургүй болно гэдэг бол бас байхгүй. Уурлах үедээ уурлна, гомдох үедээ гомд. Энэ сэтгэл хөдөлгөөн гэдэг чинь ороод дандаа гарч идэг хөдөлгөөнт зүйл байгаа учраас тэрнээс та оруулаад хэр хурдцтай буцаад ингээд гаргаад ойж байгаа тэр үйл явц нь л бусад хүмүүсээс бясалгаж байгаа хүмүүс нь магадгүй ойлтынх нь хурдан арай хурдан юмыг даван туулах магадгүй чадвар нь бас гаргах. Гэтэ энэ дэр нэмээд та нөгөөний гимнастик юугаар өөрөө гэсэн шүү дээ. Гимнастик ч юм уу одоо би физиологоос сэтгэл яагаад нэмж орж ирж байгаа гэхээр тэрийг хэр өөртөө инэрэнгүү харьцаж гин гэдэг нь чухал. Би одоо ингээд бодлоо ажиллаад өстө би харчаагүй маа би болохгүй бүтггүй гэхээс илүүтэйгээр шүүмжлэлгүйгээр харна. Би чинь хүн юм чинь энд байгаа бүх хүмүүс алдаа гаргаж байгаа. Янз бүр муухай ч бодож байгаа, гоё ч бодож байгаа. Тэнгүү тэр бодолт ингээд хитэх ингэж татагдахгүйгээр тэр бодлыг зүгээр гаднаас нь ажиглал. Тэгээд тавьж явал. Тэр бол өөртөө өөрийгөө инэрх сэтгэл, өөрийгөө инэрснээр би хажууд байгаа хүнээ инэрнэ, хажууд байгаа хүнээ инэрснээрээ бүх хүмүүсийг инэрнэ гэд хин анар хичээн тэр дуу шиг хамаатан саднаа гэлтгүү юм болгоно тийм үргэн яг дэрэгтэй нөлөөлөл нэг алтны дэрэгдэхгүй шаарлна гэдэг шиг л тийм. За баярлалаа. Тэгээд бид өндөрлөхгүй бол одоо хэдүүлэн гээ чинь бараг цаг 30 минут сайхан ярилцсан байна. Цаг 30 гэж байгаа боловч хомс байлаа. Тэгээд хүрэлцэн ирсэнд ямар тач баярлалаа. Явуулын хүн говьд энэ бол маш сайхан уран бүтээл болсон. Сар шинийн босгон дээр үзэгчид маань IP телевизүүдээс бас хүлээн авч үзээрэй. Гол дүрэд нь тоглосон хоёр уран бүтээлч маань манай студийн зочин амирт хүрэлцэн ирлээ. Баярлалаа та нартай уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За орчуудын эвлэлийн маань ерөнхийлөгч бас энэ том байгууллагын цаашдын ирээдүйн холчийн талаар бас бидэнтэй ярьлаа. За
минимал сэдвэр бол ярих юм бол нөгөө сэдв булаацалтаж давхардаж бид нэр олон зүйлээр холбож ярих гэдэг. Тэгээд танаас бас хуваараа зөвлөгөө авах хүмүүс таны сошиалаар ороод ирэн. За мөн таны номоор бас ингээд олон хүмүүс мэдээлэл авч амьдралдаа бас мөрлөг болгоосоо мэдээж хэрэгжих олон зүйлийг тэр санаануудыг таны номноос аваасаа гэж хүсэж байна. Монгол орнд ажиллаж амьдарч байгаа уран бүтээл сайхан бүсгүй маань өнөөдөр зочин амирт маань хүрэлцэн ирлээ. Үнэхээр сайхан уран бүтээлээр үзэгчдийн маань биднийг бас баясгаж цэнгүүлсэнд баярлалаа. Тэгээд нөгөө найранд 3 дуутай, наадамд 3 даваатай гэж таныг бас нэг сайхан уран бүтээлээр нэвтрүүлгийн маань өндөрлүүлж хаалт хийж өгнө үү хэмээн хүсэж байна. За би тэгээд ер нь жоохон бэлгсэх хүнэлтэй. Ер нь ямар сандаа намайг манай нөгөө өвлийн эмээ ирж ийн гэд манай дүүнэр шолжсэн. Тэгээд би хамгийн сүүлд миний гаргасан манифест гэдэг ном одоо яг бестселлер болж байгаа. Тэгээд энийг хэдэн хүн ирэхийг би мэдээг байсан болохоор 5 ширхгийг ингээд нэвтрүүлэгтээ аваад ирсэн юм аа. Тэгээд би бол эндээ байж ах юм чи та зочдтой гардуулж. Тэгээд би эндээ байж гал танаас дараа нь авъя. За би тэгэхээр дараа нь энд бас авчрах юм байна тийм үү? Би бол ганцаараа хүлээж байгаа нэр хүндтэйгээр авах юм. За баярлалаа. Номын цагаан моён дэлгэрэх болтугай гэдэг. Үүндээ зориулаад одоо цоо шинэхэн уран бүтээл Алтан түлхэр ахын маань шүлэг Монголын урлагийн гавь цэцгэлтэн Цэвэ Аравдан ахын маань аялгау яг цагаан сар зориулсан нэгэн сайхан цагаан сар сайхан гэсэн дууга та бүхэндээ өргөн барья. Тэгээд цэнхэр дэтгэцээ үзэж гад үзэг түмэндээ бас энэ сайхан уран бүтээл дээр сар шинийн мэд хүргье. За баярлалаа. цагаан эсхийгээ үүндээ дэлгэж таруулаад ахын дүүс нарыгаа өргөдөлтэй залмаад мунжиг боёнт маллигаа өгөө чимэг ялхаасаа нүүдэлчин түмний баяр цагаан сар сайхан ширмэн олбог дүүрэн аллаг мэлхий өрөөд шинэхэн дээр гойсон ач зэгэн өхөрдөөд мунжиг боёнт маллигаа өгөө чимэг ялхаасаа нүүдэлчин түмний баяр цагаан сар сайхан зүүн настай бүрдийнхаа алтан тохойг түшээ